За та бүхэн сайн байцгаана уу? Энэ удаа би та бүхэнд Бүрлгүүл Увсан багшийн Бодисаттва хүний баатарлаг нэгүсэл буюу Бодисаттвын 8 номыг танилцуулах завшаан тохиолдлоо. За энэ удаагийнхаа хичээлээр бид хүний сэтгэлийг өөрчлөх бололцоотой тийм 8 ном. За энийг мөн оюун судлахын 8 ном гэж нэрлэдэг байна. Тэр номын талаар та бүхэнд би тайлбар хэлж өгье. За үүнийг мөн Бодисаттва хүний баатарлаг энэрл нэгүсэл. Яагаад Бодисаттва хүнийг бид баатар гэж нэрлэдэг байгаа? Энэ бол бидний байлддаг тийм дайнд байлддаг баатар биш. Энэ бол сүсэг бишрэлийн ийм сүнслэг баатрыг хэлж байгаа. Тэгэхээр яагаад баатар гэж байгаа юм бэ гэдгийг эхлээд бид ойлгох хэрэгтэй байх. За бид бол тарны ханцшгүй дандрын том номуудыг, төгсгөлийн зэргийн номуудыг, за тэгэл хуусан чанар зэрэг маш том сэдвээр бид хэдийн ярилцчихсан. Тэгэхээр та бүхэнд яагаад энэ Бодисаттвын энэ ном ийм чухал байгаа юм бэ гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй байх. Ер нь бодис сэтгэл төрүүлээгүй хүнд тарны санваар бүүг гэсэн үг байдаг. Тийм ч учраас альва нэгэн тарны тантрын авшигийн өмнө заавал Бодисаттвын санваар хүртээдэг заншилтай. Тэгэхээр ерөөсө бидний энэ дадлага бясалгал яагаад урагшлахгүй байгаа юм бэ гэвэл бидэнд энэ баатарлаг энэ Бодисаттвын сэтгэл нь төрж өгөхгүй байна. Тийм учраас бид энэ хар амиа хичээсэн, энэ бийд барьсан, энэ бинэмхийлсэн, минэмхийлсэн энэ үзэлтэйгэл байгаад байсан цагт бид ямарч амжилт олохгүй маа. За ингээд би урд нь ч гэсэн та бүхэнд маш олон удаа хэлж ийсэн энэхүү нөхцөлдмөл ертөнцийн хаана нь хийм бэ гэвэл бидний энэ бийд барих үзэл. Бидний энэ би гэдэг үзэл. За тэгээд энэ бидний Нясванасууд уур хилэн, шунал ата, үзэн ядалт, муухаг зэрэг нь бүгдээрээ тэр хааны шадар сайд ноёдууд нь юм. За бидний энэ хар амиа хичээсэн хааны бийд барих гэдэг хааны жинхэнэ баруун гарын туслахууд нь тэд бахна шүү дээ. Тэгээ бидэнд өшөө дээрээс нь томшгүй олон хэрэгцээгүй бодлууд байна. Энэ бол тэдгээр сайдуудын жанжнуудынх нь удирдсан айрам цэргүүд нь гэсэн үг. За бидний энэ бийд барих аминч үзэл маань бидэнд 3 төрлийн бие гэдэг үзэл байдгаа гэж үзэж болно. Ерөнхийд нь. За нэг нь бол маш сөрөг бие гэж байна. Нөгөө нэг нь маш эерэг бие гэж байна. За ингээд 3 дахь нь юу юм бэ гэвэл энэ сөрөг талаасаа ч хитээцэн, энэ сайн талаасаа ч хитээцэн ийм нэг амгалантай бие гэж бас байна. За энэ 3 дахь нь нөгөө ямар ч нөхцөлдөөгүй, юунаас ч хамаараагүй тэрхүү бидний юунаас ч үл хамаарах тэрүүгийн мөн чанарыг бид энэ 3 дахь амгалантай бие гэдгээр нэрлэдэг байна. За энийг ингээд товчоор хэлэхэд нөхцөл болзолтой бие, ямар ч нөхцөл болзолгүй бие гэж байдгаа гэж ойлгоход болно. Тэгэхээр яг одоогийн байдлаар энэ хоёр биегээ бид салгаж харж чадахгүй байна. Салгаж харж, ангилж энэ нь энэ юм байна, тэр нь тэр юм байна гэж ангилж чадахгүй байгаа байхгүй. За энийг ингээд жишээлж та бүхэн тайлбарлах юм бол жишээлбэл ингээд нарны туяа толин дээр тусна штэ. Энэ толинд тусж байгаа нарны туяагийн чинь бидний унган язгуурын бие гэж
нэрлэх юм бол толинд тусаад ойж байгаа. Дахиад нэг нарны цэцэр гараад ирж байгаа шүү дээ. Толинд тусаад. Тэрийг нь бид одоо энэ нөхцөлдмөл бий гэж ингэж нэрлэж болох юм. Тэгэхээр яг одоогийн байдлаар энэ тусж байгаа жинхэнэ нарнаас шууд тусж байгаа тусгал ойгоод гарсан тусгал тэр хоёрыг бид салгаж харж чадахгүй байна л гэсэн үг. За ингээ нарнаас шууд тусж байгаа тэр тусгал нь яг одоо байгалийн унган нарны тусгал байх нь харин тэндээс ойгоод буцаад тусж байгаа тэр тусгал нь бол бидний нөхцөлдмөл, төвөрөгдмөл тийм тусгал байх нэ. За тэгэхээр энэ хоёрыг ингээд яагаад хизээ бид энэ хоёрыг салгаж харж чаддаг болох юм бэ гэвэл хуусан чанарыг онсон цагт бид энэ хоёрыг салгаж харж чаддаг болно. За ингээд хуусан чанарыг онсон тэр цагт л бид одоо яг жинхэнэ бие энэ төөрөгдлийн бие хоёрыг салгаж ялгаж харж чадах нь шүү дээ. За тэгэхээр энэ самсара орчлонгийн хаан нь бид барих уу? Самсара орчлон гэдэг маань төрөх үххийн эргэлтэнд байж байгаа энэ эргэлтэн оршихыг хэлж байгаа маа. За ингээд төрөх үххийн эргэлтээр зогсохгүй л дээ. Энд чи одоо тэгэл ялагдахын эргэлт, байхгүйгийн эргэлт, баян ядуугийн эргэлт гэл ингээл одоо 9 шидээрэл тэр бүхэн чинь л энд байгаа гэсэн үг. Сансрын эргэлт гэдэг бол ерөөсөө эхлэлч байхгүй, төгсгөлч байхгүй ингээд эргэлтэн оршихыг л хэлж байгаа маа. За эн чинь мөн бие ба бусад гэдэгтэй яг адилхан. Бие ба бусад бүх юм ийм хоёр талтай. Бие бас бусад гэдэг энэ эргэлт чинь л төрөх ба үххийн эргэлт яг давхцаал ингээд одоо жишээлбэл нэгийг хүсдэггүй. Биднээс бүгдээрээ төрөхийг хүснэ, хинч үхэхийг хүсдэггүй, тийм үү? Тэгэхээр төрсөн өдрөө бид тэмдэглэдэг, харин нас барсан өдрөө бид гашууддаг. Ерөнхийдөө шүү дээ. Ерөнхийд нь хэлэхэд. Тэгтэл ер нь үхэхийг хүсдэг хүн гэж бараг л байхгүй дээ. Бүгд л амьдрахыг, амьд байхыг, төрөхийг л хүснэ. Гэтэл тэр хүсэхгүй байгаа үхлий чинь шалтгаан нь төрөлт юм а гэдгийг ойлгохгүй шүү дээ. Төрсөн л бол үхэхийн шалтгаан байхгүй. Төрсөний чинь яах гэж төрсөн юм бэ гэдээ асуухаар л үхэхийн төлд л төрсөн байхгүй. Тэгээ ганц шалтгаан л тэр. Тэгээ биднүүсийн үхэж байгаагийн чинь гол шалтгаан нь биднүүс төрчөөд байгаад л асуудал шүү дээ. За нэг үгээр хэлвэл та шалтгаанд нь дуртай мөртлөө үр дүнд нь дургу гэсэн. Үхлийн шалтгаан нь төрөлт биш. Та төрөхдөө дуртай мөртлөө үхэхдээ дургу байна гэдэг чинь үр дүнд нь дургу байна гэсэн үг үстэй. Тэгэхээр хүн болох нь төрөхийг хүсдэг мөртлөө үхэхийг хүсдэггүй. Гэтэл төрсөн л бол үхэх юм байна гэдгийг бид ерөөсө бодохгүй биш. Сансрын оршихуй гэдэг төрөх үхэхийн эргэлт, бие ба бусад гэдгийн эргэлт нь юм аа. Сансар гэдэг бол өгөх авахын эргэлт, сансар гэдэг бол зовох жаргахын эргэлт. Сансар гэдэг маань зүв ба буруугийн эргэлт байх нь шүү дээ. Солигдолт ингээл солигдол эргэлдээд байдаг гэсэн. Энэхүү сансрын оршихуйн эзэн хаан нь бидний энэ биед барих сэтгэл юм байна. За ингээд энэ хаан бол маш урт настай. Одоо тэргүүшгүй цахиас эхэлсэн маш урт настай. Тэгээд мэдээж энэ сонгуулаар гарч ирээгүй. Энэ бол бүрэн дарангуйлж биднийг бүрэн дарангуйлж ингэж атгаж оршдог тийм хаан юм аа. Тэр хаанд одоо ёстой бүрэн зүтгэлээр ингээд хүсэл болгоныг биелүүлж идэг. Тэр зүйл нь юу юм бэ гэвэл бидний бодлууд. Бидний бодлууд байх нь шүү дээ. Энэ тоо томшгүй олон мянга түмэн хэдэн 10 мянган бодлууд. Тэр бодлууд маш олуула. Тэгсэн мөртлөө тэдэнд ганцхан зорилго байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр л энэ хараа мэгчээсэн эгог хамгаалах. Тийм л үүрэгтэй. Тэднүүсийн хийдэг ажил нь гэсэн үг.
За бидний сэтгэлийн 5 нисванаас 5 том жанжин байна. За тэгэл тэдгээрийн удирдлаганд байж байгаа энэ олон бодлууд бүгдээрээ шууд болон шууд бусаар энэ бидний эгог хамгаалах үүрэгтэй байдаг. За ингээд бид барих уу гэдэг гийг бол та бүхэн бараг ойлгож байгаа бах. Одоо би дуртай, би дургу, би ялж гин, би ялагдж гин, би төрж гин, би үхэж гин гэж бодоод байгаа. Эний чинь л бид барих уу гэж нэрлэдэг байгаа. За ингээд энэ бие хэмээх сэтгэл бидний бүр сэтгэлийн гүнд бүр бидний юм шиг болтлоо суучихсан байдаг учраас бид үүнийг өөрийнхөө бурханлаг чанараас ялгаж салгаж таньдаггүй байна. За одоо энийг таних тулд бидэнд бодис сатвын дадлага хэрэгтэй. Одоо энэ хар амиа хичээсэн сэтгэл энэ өөрийгөө бусдыг боддоггүй энэ сэтгэлийг ялж гаргая гэх юм бол өөрийгөө бодох биш бусдыг боддог сэтгэлээр солихоос л шүү аргагүй. Тэгэхээр биднээс бусдын төлөө бусдын сайн сайхны төлөө боддог тийм сэтгэлийг өөрсөндөө төрүүл сурна. Тэгээ тийм учраас л энэ бодисатва гэдэг чинь сүнслэг дайчин баатар гэдэг байгаа шүү дээ. Баатар. Хинтээ байлдаад байгаа юм бэ гэвэл өөрийн энэ амин хуваачих сэтгэлтэй. Энэ буддизмд юу гэж үздэг вэ гэхээр бид бүхэнд биш дээ. Бүгдээрэнд нь нэг юм нийтлэг дайсан байна. Ганц л дайсан байна. Тэр бидэнд байгаа нийтлэг дайсан маань бидний биеэс гадна байгаа юм биш ээ. Бидний дайсан бидний дотор байна. Тэрийг хэн гэдэг юм бэ гэхээр энэ эго, энэ харамаа хичээсэн, амин хуваа хичээсэн энэ бид барих үстгэл. Энэ сэтгэлээс л салаагүй байсан цагт бид энэ сансрын эргэлтнээс хизээч гарч чадахгүй. Ялагдахын энэ тойргоос хизээч гарч чадахгүй. Жаргах зовхын энэ эргэлтнээс бид хизээч гарч чадахгүй маа. Яг одоогийн байдлаар байна шүү дээ. Зовлон байхгүй л биднээс яаж жаргахаа мэдэхгүй байгаа байхгүй юу? Та бүхэн хэлээд өгөөч. Зовлон гэж байдгүй л яаж жаргах юм? Яаж? Зовлон бэжиж л бидэнд жаргал байна үсттэй. Би та бүхнийг бүгдээрээ жаргахыг хүсэж байгааг мэдчихэв. Тэгсэн мөртлөө зовлон байхгүйгээр яаж жаргах юм бэ? Тэрийг биднээс мэдэхгүй шүү. Биднээс бүгдээрээ л амьд байхыг хүсэж байна. Тэгтээ үхэхгүй байж хинч чадахгүй шүү. Тэг бидний энэ ертөнцид зүй ёсоор хүн болгон жаргалыг хүсэж чинь тэр бол мэдээж тэгсэн мөртлөө зовлон гэж байхгүйгээр яаж жаргахыг бид мэдэхгүй байна. Заанга матар, заан шумуул могоо бүгд штэ зөвхөн хүн биш. Бүгд л жаргахыг хүсэж байгаа. Хүмүүн бид чинь яаж жаргалд хүрэх вэ? Жаргалын оргилд яаж гарах вэ гэж биднээс энэ янз бүрийн дээд сургуулиудад сураал эрдэм боловсрол эзэмшил яваад байгаа үстэй. Тэгвэл үнэн хэрэгтэй. Зовлон гэж байхгүй л жаргал гэж байхгүй. Тэгэхээр л сайхан жаргалыг зохион байгуулахын тулд биднээс эхлээд сайхан зовлонг зохион байгуулах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Зохиож гаргах. Тэгэхээр чинь л бид маш сайхан, маш тансаг, маш үзэсгэлэнтэй ийм зовлонг бий болгож ийж дараа нь бид тэрийг жаргал гэж үзэх гээд шүү дээ. Төрн гэдэг үгхийн шалтгаан гэж хэлсэнтэй адилхан ер нь сонсоход тийм тааламжтай биш ч гэсэн зовлон гэдэг чинь жаргахын шалтгаан. Жаргалын шалтгаан нь зовлон байгаад байгаа.
Зовлон гэж ерөөсө огт байдаггүй л заримдаа бараг аюултай штэ. Зовлон л байхгүй л биднээс бүгдээрээ жаргачнаа гэж бид бодоод байгаа. Тэгж бодож байгаа юм байгаа. Би бараг итгэлтэй байна. Одоо бүр сэтгэлийн тэр гүнзгий гүнийхээ язгуурынхаа төвшөнд бол бид зовлонгоос ч хитийдсэн, жаргалаас ч хитийдсэн тийм төвшөнд хүрэх юм. Гэтэл яг одоо энэ давхаргад биднүүсийн байж байгаа энэ давхаргад болохоор зовлон байхгүй л биднүүс яаж жаргахаа мэдэхгүй байна. Зовлонгүйгээр жаргал гэж байхгүй байна. Өвчнгүйгээр эрүүл гэж байхгүй байна. Тэгэхээр л одоо биднээс зовлон санаж явах хэрэгтэй, зовлон өөртөө сануулж явах хэрэгтэй болчиход байгаа. Та жаргамаар байвал зовлон сан. Зовлон ерөөсөө хизээч бит юм аашт. Хүмүүсийн ихэнх нь зовлонгийн талаар сонсхийг ч хүсдэггүй, тэрнээс аль болох зайдуу байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ жаргахыг хүсээд идэг байхгүй юу? Жаргалын шалтгаан зовлон байгаад байгаа, үхэхийн шалтгаан төрөлт байгаад байгаа. Тэгэхээр энэтэй адилхан юу вэж болох вэ? Ялна гэдэг чинь ялагдахын шалтгаан. Ялангуудаа бид баярлдаг штэ тий. Ялалтаа тэмдэглэдэг штэ. Тэгэд ялсан учраас та ялагдах байхгүй. Ялалт байж хийж ялагдал байгаа. Төрөл байж хийж үхэл байгаа гэдэгтэй л яг адилхан. За тэгэхээр бодисатва гэж яагаад бодисатва гэдэг чинь баатар гэсэн үг. Яагаад ийм сүнслэг дайчин баатар аимшиггүй чин зоригт баатар гэдэг юм бэ гэвэл энэ нөхцөлтөн оршихуйн эзэн хаанаас чөлөөлөгдөх тийм тулаанд орж байгаа учраас бодисатва гэж байгаа. За ингээ бодисатва хүний гарын авлага болох ёстой, ширээний ном болох ёстой. Энэ оюун судлахын 8 шад гэж 8 бадаг шүлэг энийг ингээд жижигхэн ном хийчихсэн. Би баг 20 жилийн өмнө энийг ингэж олж авсан. 20 жилийн өмнө. За хэдэн ондын санахгүй байна. Лав 20 гаруй жилийн өмнө. За гар утас үнэхээр дөнгөж гарч эхэлж исэн баг хүн болгонч барьдаггүй байсан тийм үед энэ жижигхэн товхимол ийм номыг би энэтхэгт хэвлүүлээд тэгээд нэг ширхгийг би ингээд ингрихээ харманд хийгээд ингээд явдаг байсан. Тэгэхээр энэ номыг яагаад ингэж жижигхэн хэвлүүлсэний шалтгаан хүмүүсийн харманд явж байгаа гэж халаасны ном болох гэж би юм жижигхэн хэвлүүлчихсэн. Энэ ерөөсөө 8 бадгал шүлэг. Тэгээд таны амьдралд биш үү? Ямар ч асуудал тохиолдлоо гэсэн. Та энэ номыг татаж гаргаж ирэл энэ 8 шүлэгний аль нэг нь тэрэнд чинь заавал таарна. Яг таарна. Та яха мэдгүй болоод энэ номыг харахад энэ ном хариултыг хэлээд өгнө. За ингээ хүний сэтгэлийг дадуулах, хүний сэтгэлийг хөгжүүлэх, хувиргах, өөрчлөх юм янз янзын аргууд байдаг бах. Тэгтээ тэдний зарим нь ингээд хитрхи өргөн, хитрхи уужим, хитрхи их тэгээд өдөр тутмынхаа амьдралд хэрэглэхэд тийм айхтар тохиромжтой биш, тийм байх нь байдаг. Харин энэ одоо оюун судлахын 8 бадаг гэдэг бол одоо хүний сэтгэлийг хувиргах бодлууд гэсэн үг юм. 8 бодол. 8 бодролч гэдэг юм уу. Энэ бол одоо ерөөсөө яг таны хайж байгаа хариултыг өгнө. Энийг уншиж явах юм бол, энийг ойлгочих юм бол өдөр тутмынхаа амьдралд та хэрэгжүүлэх бололцоотой, ашиглах бололцоотой. Яг энэний дагуу явж болно. Сэтгэл хувиргах энэ 8 бадаг шүлэг, энэ 8 төрлийн бодол энэгээр одоо энийг судалснаар таны зүрх сэтгэл бол үнэхэрийн очир алмаас шиг болж хувирна. Та альва юмд гуйвшгүй, шантрашгүй, одоо хайшрахгүй тийм болж хувирна гэдэг шүү дээ. За тэгээд хинч таныг өвтгөж чадахгүй, юу ч таныг шаналгаж чадахгүй зэрэгээс гадна
Та маш эрчтэй, хүчтэй, зоригтой, шийдмэг тийм болж хувирна. Өөрөөр хэлбэл танд маш их урам зориг өгнө, маш их эрч хүчийг өгнө гэсэн үг. Та одоо энэ орчлонгийн хамгийн баян хүн байж болно. Та энэ орчлонгийн хамгийн сайхан хүн, хамгийн үзэсгэлэнтэй хүн, хамгийн амжилттай хүн, хамгийн хүчрхэг хүн хинч байж болно. Тэгэхдээ та хэрвээ зүрхээ л алдчих юм бол, зүрх сэтгэлээ л алдчих юм бол бүх юм алдна. Та зүрхээ алдчих юм бол бүх юм алдна. Энэ зүрхнийхээ хайрыг алдчих юм бол бүх юм алдна гэсэн үг. Зүрх гэдгээр хайрыг хэлж байгаа. Тэгээ зүрхээ алдсны дараа танд тийм их юм үлдэхгүй. Бидний зүрх сэтгэлд ерөөсөө 3 зүйл байдаг. Жаргал, таашаал, эрч хүч. Энэ байх ёстой 3 зүйлийг хэлээд байна шүү дээ. Тэгвэл одоогийн байдлаар бидэнд байгаа 3 нь юу вэ гэхээр уур хилэн унхаг 3 л байна шүү дээ. Эднээс ч хоорондоо маш төстэй. Жишээлх юм бол шунал гэдэг бидний жаргалтай маш төстэй. Энэ 8 бадаг шүлгээр яваад таны зүрх сэтгэл үнэхэрийн хайр, жаргал энэ бүхнээр дүүрсэн байхад танд ерөөсөө одоо хэнийг ч үл алагчлах тийм энерги нэгүсэл гарцаа байхгүй төрнө. Бидний одоо энэ эрч хүч гэж бидэнд байж байгаа энэ эрч хүч вэ штэ. Энэ ингээд одоо хичнээн амьдралын өчүүхэн ийм үйл явдлууд биднээс тохиолдоход бид энэ эрч хүчээ алдах маш амархан байдаг. Сулраад ирдэг. Тэгэхээр л өстой юм болгоноос болол бид ингээл хүч энерги үргэлж алдчихийдэг, үргэлж нэг л ядарсан, нэг л сүлдсэн, нэг л ядаргаанд орсон хүмүүс л ингээд яваад байдаг. Тэгэхээр таны одоо зүрх сэтгэлд үнэхээр хоёргүй одоо бусдыг үл алагчлах ийм хайр төрчих юм бол хинч тэрийг танаас булааж чадахгүй. Таны дайснууд ч тэр. Тэгээ хинч таныг гомдоож чадахгүй, хинч таныг зовоож чадахгүй. Таны дайснууд ч мөн адил. За таны дайсан гэдгээр юу хэлж байгаа бэ гэх юм бол штэ. Та бодисодва хүн болчихсон хойно. Ингэж хэлсэн дуучлаараа ийм жишээ авсан. Тэгтээ таны аавыг алсан, таны ээжийг алсан тийм одоо таны бүр одоо заналтай дайсан ч юм байлаа шүү дээ. Тэр чин ч гэсэн таныг зовоож чадахгүй гэж боддоо. Тэр чин ч гэсэн танд ямар ч таны амар амгалан алдуулж чадахгүй. Яг одоогийн байдлаар байна шүү дээ. Бид ямар байна? Яг одоогийн байдлаар биднээс энэ сэтгэлийн амар амгалангаа алдъя гэх юм бол бидэнд дайсны хэрэг алга байна шүү дээ. Дайсан байхгүй ч байсан гэсэн биднээс дурын шалтгаанаар өөрийнхөө аз жаргалыг алдаж болж байна. Яагаад чи мэдхгүй нэг л жаргалгүй болчдөг үсттэй. Тэрэнд чинь заавал хин нэгэн гадны дайсан бидэнд байх шаардлагагүй шүү дээ. За ингээд тэгдгүү маа гэхэд одоо миний хамгийн хайртай ээж, аав, эхнэр, хүүхэд, найз, нөхөд маань ч гэсэн миний аз жаргалыг булаачих нь байдаг үсттэй. Намаа гомдооч. Амархан гомд чинь амархан жаргалгүй болчихно. Ядах юм алга шүү дээ. Яг одоо бол. Тийм л өрөвдөлтөй байдалтай. Одоо яг одоогийн байдлаар бол миний хамгийн хайртай хүн миний аз жаргалыг булаачиж болж явахад тэр дайсан байсны тухай ярих шаардлага алга шүү дээ. Яагаад ингэ чинь шунлаас болоод. Шунал штэ энэ чинь шунлаас болчихоо. Найз нөхөд гэхэд л миний аз жаргалыг булаахыг хэлээд яах вэ? Энэ хүн анхаарамаа хичээсэн өнөөгийн энэ ертөнцид ерөөсөө үнэн зэрлэгшсэн байна штэ. Бүр зэрлэг. Энэ эрх чөлөө ардчлал гих тусмаа ерөөсөө амин хуваа хичээх сэтгэлийг яаж дадалгаа болгох вэ? Харамаа яаж сайн
хичээх вэ? Зөвхөн өөрийн хар амийг яаж бодох вэ гэдгийг л ерөөсөө өөгшүүлэн дэмжиж байгаа мэт. Энэ эрх чөлөө хүний эрх энэ ардчлал эднүс чи ерөөсөө л одоо ерөөсөө яаж тийм хар амиа хичээх вэ гэдгийг л хүмүүст ингээд өөгшүүлэн дэмжиж байгаа юм шүү. Ерөөсөө тэнд хэмжээ хязгаар алга биш дээ. Ингээл одоо хар амиа хичээх нь бүр амар илүү болол бүр өстэй хэмжээшгүй. Хүнтэй найз байхад хэцүү болсон үе шүү дээ. Энэ орчин цаг үнэхээр эрх чөлөөтэй. Үнэхээр эрх чөлөөтэй. Бүх юм чөлөөтэй. Чөлөөтэй байх сайхан л да. Сайхан. Үнэхээр сайхан. Тийм болохоор тийм чөлөөтэй болохоор бидэнд одоо ерөөсөө яаж хар амиа хичээх вэ гэдгийг хөгжүүлэх тийм бүрэн боломж нээлттэй байна. Би гэх сэтгэл ерөөсөө талд гарсан түймэр шиг газар авчих шүү дээ. Энэ орчин цагт хэн энийг зогсоох юм бэ? Хэн энэ талд гарсан энэ түймрийг зогсоох юм? Өөрийгөө бодох сэтгэл багтай хүмүүс нь бараг тэнэг мангар юм шиг л тэгж хүлээж авчих. Тэнэг юм уу энэ ч одоо өөрийгөө ч бодох сэтгэлгүй гэх гээд байна. Сүсэг бишрэлийн дайчин Баатар, сүнслэг Баатар Бодисаттва гэхийг төвдөр Жанчив Симба гэдэг. За ингээ Симба гэдэг нь бол дайчин Баатар гэсэн. Яагаад дайчин Баатар байгаа юм бэ гэхээр өөрийнхөө энэ хар амиа сэтгэлтэй, хар амиа хичээх сэтгэлтэй тэмцэгч тийм Баатар байна шүү дээ. Хар амиа хичээх сэтгэлтэй байснаар та хүмүүсийг өөрөөсөө холдуулаад зогсохгүй өөрөөсөө ч чих шиг сэтгэл заримдаа төрнө шүү дээ. Тэгэхээр та өөрөө өөртөөгөө байлдах тийм байлдагч. Тийм Баатар байх хэрэгтэй шүү дээ. Яг одоо хүртэл бид энэ хар амиа хичээх сэтгэлийнхаа дуулга уртаа боолно. Тэр тушаалаа өгдөг бид шууд биелүүлэх гэж зүтгэдэг. Яг тийм байдалтай л явж шүү дээ одоо л. Тийм учраас буддизмд юу гэж ярьдаг гэж чи гадна байж байгаа нэг дайсныг алах юм бол хоёр дайсан гараад ирнэ. Гадна байж байгаа хоёр дайсныг алах юм бол дөрв болоод гараад ирнэ гэж ярьдаг. За ингээд дөрвийг алах юм бол 8 бол 8-ыг алах юм бол 16 ингээд цаашаа явна. Ингээд 2 нугараад яваад хана шүү дээ. Тэгвэл эннийхээ оронд та өөрийнхөө дотор байж байгаа ганцхан дайсныг ялчих юм бол бүх дайсан тэр чигтээ арилнаа гэж. Энэ таны би гэдэг байгаа сэтгэл чинь хаана л тэр сэтгэл вэ танд зовлон тэнд вэ шүү дээ. Том би гэх тусмаа таны зовлон том байна. Тэр би чинь жижиг байх тусмаа таны зовлон жижиг байна. Бага байна. Тэр би чинь их үдсгэлэнтэй байх тусмаа таны зовлон ч гэсэн мөн тийм үдсгэлэнтэй байх болно. Таны тэр би чинь боловсралтай бий байх тусмаа таны зовлон улам боловсронгүй байх болно. За тэгээ зөөлөн бол зөөлөн, хатуу бол хатуу. Хаана л энэ би гихч байна? Тэнд зовлон танд салахгүй дагнаа. Тэгэхээр үүнээс салахын тулд бидэнд ямар ч нөхцөл болцолгүй хайр, нөхцөл болцолгүй жаргал, тэгээд нөхцөл болцолгүй энерги хэрэгтэй байна. За тэгэхээр бидний шунал бол бидний жаргалтай маш төстэй. Бидний уур хилэн бол бидний энэ өвчнгүй байдалтай маш төстэй байдаг. Хүмүүс биш дээ. Альва нэгэн юмд ингээ сэтгэл өвдөхгүй юмсан гэж хичээсэндээ ууралдаг байхгүй юу? Уураа гаргадаг. Тэгэхээр энэ хоёр ч маш төстэй. Тэгэхээр эхлээд сэтгэлдээ та уурлна, дараа нь тэгээд одоо ил гараад үг хэлээрээ ч юм уу одоо биеийн хөдөлгөөнөөр ингэж ил гарч ирдэг байх юм. Тэгтээ та уураа гаргасны дараа, уураа үзүүлсний илэрхийлсний дараа
та улам бүр даабал одоо тийм шаналгаанд ордог. Тэгэхээр энэ уураа ингэж гаргах нь тэр өвдөлтгүй байдлыг хүсэх арга нь биш байх нь шүү дээ. Одоо энэ хүмүүн бидний хувьд хамгийн чухал зүйл ер нь юу ч юм дээ. Хайраас өөр юу байна? Бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл. За тэгэхээр хайр яг яад юм бэ? Хайрын үйлчилгээ нь яг юу юм? Бидэнд юу өгдөг хайр? Биднийг яаж хуургадаг? Хайр гэж яг юу юм? Та хайрыг үнэхээр өөртөө төрүүлж чадах юм бол одоо хайрын тухай бодох биш, хайрын тухай одоо ярих биш, хайрын тухай дадуулах биш. Та хайрыг яг олоод авчих юм бол тэр цагт таны энэ амин хувай хичээх сэтгэл хайр хоёр зэрэгцээд оршиж чаддгүй маа. Амин хувай хичээх сэтгэл хайр хоёр хизээч хамтдаа байж чадахгүй. Хайр эхлээд бидний энэ амин хувай хичээх сэтгэлийг багасгана. Дараа нь бидний аз жаргалыг нэмэгдүүлнэ. Бидний жаргалтай байдлыг нэмэгдүүлнэ. Тэгээ зогсохгүй хайр таны зүрх сэтгэл хайраар эзлэгдсэн байхад тэнд ерөөсөө харамаа хичээх сэтгэл төрөх тийм орон зай байдаггүй. Тийм боломжийг гаргаж ирдэггүй. За тэгээд зогсохгүй эцэст нь одоо энэ амин хувай хичээх сэтгэлийг чинь үндсээр нь бүрэн арилгаж болно. Эгөөг. Тэр чигээр нь арилгах бололцоот хайрын тусламжтайгаар. Тэгэхээр хамгийн түрүүн хайрыг олоод авахтай зэрэг таны эго чинь багасаад ирэх нь биш тэхэндээ. Энэ ингээд маш сайхан байгаа үстэй. Сайхан хэрэг биш гэж үү? Тэгээ би өөрөө ч гэсэн эго багтай хүнтэй найз нөхөд баймаар биш штэ. Тэгжиж надад оршин тогтнох тийм орон зай байгаад байна штэ. Зарим хүмүүс өөрийнхөө харамаа хичээх сэтгэлийг хэмжээ хязгааргүй биенээсээ хэтэртэл ингээд хөгжүүлсэн байдаг учраас орон зайг эзэлсэн тэнд багтах орон зай над байхгүй штэ. За тэгэхээр зүрх сэтгэлдээ хайрыг дагуулснаар эхлээд таны эго багасаад таны аз жаргал нэмэгдэж ирнэ. За тэгээд дараа нь таны эго цэцэглэн дэлгэрэх юм ямар ч боломж тэнд гарч ирэхгүй байсаар байгаад эцэст нь эгоноосоо бүрэн салгаж бололцоотой маа. Тийм болохоор би хүмүүс юу гэж хэлдэг вэ гэвэл аз жаргал диважин гэдгийг та өөрийнхөө дотроос олж болно. Үүний тулд танд хайрыг олох хэрэгтэй. Тиймээс диважингийн жаргал эдлээ гэх юм бол хайрыг дадуул. За хайр гэж нэрлэнэ үү, инрэл нэгүсэл гэнэ үү, бодичита гэнэ үү, юу гэж нэрлэх нь хамаагүй. Тэрийг дадуулж иж бид диважингийн жаргалыг сэтгэлдээ эдэлж амсаж болох нэ. Тэр диважин гэдэг байгаа чинь үнэн хэрэгтээ бидний сэтгэлийн аз жаргал юм шүү дээ. Аз жаргалаас илүү диважин гэж байхгүй. Хайрын үнэрч таны сэтгэлд байхгүй л тамийн зовлонг та энэ биеэрээ өгөхгүйгээр эдэлж болно гэж би хүмүүст хэлдэг шүү дээ. Заавал өгөх шаардлагагүй өгөөгүй байлаа ч гэсэн танд тамийн зовлон эдлэх бололцоо байна. Тэгхийн бол тэр чинь яагаад вэ гэвэл таны сэтгэлд хайр байхгүй байна. Амьдын там гэж байдаг үстэй бидний хувьд. Бидний ярианд. Уг нь бол энэ нөхцөлдмөл ертөнцид чинь одоо диважин төрөё гэвэл эсвэл тамд төрөё гэвэл биднээс эхлээд өөхөх ёстой ёо доо. Гэтэл өгөхгүйгээр тэнд очичихна гэж байж болтгол бах юм. За тэгээ би тоглоомор хүмүүст хэлдэг. Тамийн ертөнц диважинг бодвол бидэнтэй илүү ойрхон шүү гэж. Манай энэ ертөнцтэй, манай энэ сансрын оршуутай илүү ойрхон шүү.
Одоо биднээс ингээд онгоцоор диван ч орох гээд ингээд нисэе гэж бодъё л доо. Тэгэхээр чин 5 нь тэрнээсээ ойрхон байгаа юм чин тэр онгоцных нь шатхуун дуусах юм бол биднээс диваачнд биш 5-д очиж магадгүй шүү гэд. Тоглоомор ч гэсэн хэлдэг. Тэр онгоцны шатхуун гэдэг чинь бидний буян байж байгаа байхгүй юу? Яг олон хүмүүс ингээд одоо диваачийн явах онгоцон суулаа гэж бодсон шүү дээ. Бүгд л мэдээж диваач нь л явахыг хүсэн шүү дээ. Тэгээд онгоцон суусан чинь тэ онгоцных нь бензин дуусаад 5-д очичвол яах вэ гэж. За тэгэхээр ингээд одоо та сэтгэлийнхаа хамгийн гүнд хүрч чаддаг тийм ямар үе байна? Ямар үед та сэтгэлийнхаа тэр гүнд хүрч чадж байна? За ингээд одоо энийг их хүнтэй зөвлөд үзэх юм бол анх удаа хүүхэд төрүүлж байгаа анхныхаа хүүхдийг хүлээж авч байгаа их хүн. За бүх эхчүүд биш шүү. Бүх эхчүүд биш. Тэгтээ ерөнхийдөө их хүн тийм их хүнд ерөөсөө энэ Нисванасын 5 хор маш бага байдаг. Яг хүүхдээ гаргаад ингээд тэрвэртэй бариад байж захта тэр үед бол үнэхэрийн одоо ёстой эго бол тэнд нэрэ дооцогтой хүртэл арилж алгуулсан байдаг. Тэр үе бол одоо тэр хүний их хүний сэтгэлийн хамгийн ариун байгаа үе байдаг. Одоо хүүхдээ гаргаж ирээд гар дээр анх тавихад тэр мөчөд тэр ихийн сэтгэл бол юм хамгийн ариун байдаг бахнэ. Тэгэхээр тэр ихэр удаа үргэлжлэхгүй хэдэн секунд, хэдэн минут, хэдэн сар үргэлжлэхгүй биднээс тэрийг хэлж мэдэхгүй. Тэгтэл хамгийн ариун сэтгэл тэнд гарч ирдэг байна. За ингээд ихэр удаа үргэлжлэх нь таны амьдарч байгаа тэр улс орноос шалтгаалах баха. За Европт бол маш завгүй хүмүүс учраас нэг хэдхэн секунд ч үргэлжилж иж магадгүй. Тэд бол одоо гартаа хүүхдээ бариад за 5 секунд болонгууд одоо хангалттай одоо өөр хийх юм байна гэд бараг тэгээд явах бах. За ингээд энийг тоглоом гэж ойлгоорой. Зүгээр би энэ чим хинээд гэдэг шиг л ярьж байгаа юм шүү. За тэгтээ тэр үеийн эхийн хайр анх хүүхдээ харж байгаа тэр эхийн хайр. Одоо ямар ч бясалгагч бүтээлч хүмүүс бясалгал хийдэг хүмүүстэй харьцуулахгүйгээр тэр заавал тийм бясалгал хийдэг хүн байх албагүй ямар ч хүн. Одоо энэ яг нөхцөл болцолгүй хайрын тэр төвшөнд хамгийн орхон очдог мөч байдаг байна. Гадны ямар ч тусламжгүйгээр сүсэг бишрэлийн ямар ч итгэл үнэмшилгүйгээр зүгээр л хар аяараа та одоо тэр хамгийн нөхцөл болцолгүй хайрын төвшөнд хүрч очдог байна. Тэгээд ч ингэж бодоод үзэхээр их хүмүүст би заримдаа жоохон ч гэсэн ийм атаархах сэтгэл надад төрдөг. Би өөрөө эр хүн болоод төрсөн учраас надад хүүхэд гаргах ямар ч боломж байхгүй. Тийм болохоор би тэрийг мэдрэх боломж над бас байхгүй байна гэсэн үг. Тийм учраас миний гар дээр ингээ хүүхэд гаргаад тавьчих юм бол би баг нервтэх байх гэж бодож байна. Би энийг ч одоо яах юм бэ гэдэг. Ямар байхыг би үнэндээ хэлж мэдэхгүй. Магадгүй би дуртай ч байж магадгүй надад таалагдчих магадгүй тэгтээ. Би лав тэрийг төсөөлж чадахгүй байна. Тэр чинь тэгэл маш юм зөөлхөн булбраа байх байлгүй дээ. Тэгээд тэрнээс нь болоод ингээд маш их нервтэх байх гэж бодож байна би өөрийгөө. Гэтэл ээжүүд гэдэг чинь шал өөр штэ. Тэд чинь одоо энэ хөвлөдөө барыг өчнөө сар хамтдаа тэгчихсэн. Тэгээд маш гүнзгий байрлалаа тэрэнд чинь тогтцсон байгаа байхгүй юу? Гэтэл миний хувьд шал өөр штэ. Гинт нэг шинэ хүн гарч ирээд hello гэж байгаа мэт одоо яахаа мэдэхгүй л байдалд орох байх.
За ингээд үнэхээр их хүн шиг тийм одоо хайрыг төрүүлдэг эцэг ч гэсэн байж болох. Тэгтэл байла гэд тэднээс биеийн дотроо тийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ч л айдалгүй гэсэн. За их хүн бол харин ч тэр мөчөд ёстой бүх өвчин зовлон одоо ямар өвдөлтийг давсан тэр бүхний бүгдийг нь мартдаг гэж би бодож байна. Тэр төрөлтийн өвдөлт бол ерөөсөө энэ орчлон дээр хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг шүү дээ. Тэгээ энэ орчлон дээр хүнийг өвтгөх юм зөндөл байдаг бах одоо галаар төлөвлөч гэдэг юм уу бид чинь өвдөн шүү дээ. Тэгтэл хүүхэд төрүүлэхтэй адилхан тийм их өвчин байдаггүй л гэдэг юм. За ингээд орчин цагт бол одоо эмнэлгийн янз бүрийн тусламжаар ингээд одоо гайгүй хялбархан төрдөгч болсон байж магадгүй. Тэгтэл тэгээд одоо их хүн болгон энийг мэдэрдэггүй ч болсон байж магадгүй. За тэгэхээр яриа байхгүй одоо хүүхдэд хайрлах хайр бол одоо хаач байхгүй хүчтэй хайр гэдэг нь одоо яриангүй юм. За ингээ бидэнд одоо хүч тамир өгдөг юм энэ орчлон дээр зөндөл байдаг бах. Тэгтээ хүүхдэд болоод хүүхдэд хайрлах шиг тийм их хүч чадлыг бидэнд өгдөг зүйл гэж бараг л байхгүй. Тэгээд тийм их язгуураасаа гарсан бүр угаас гарсан тийм хайр л биш юм бол хүүхд одоо өсгөн гэдэг чинь л барахгүй хэрэг бидтэй. Тийм хайр байгаа учраас л өсгөж чадж байгаа. Бараг 20 жил тасралтгүй тэр хүүхдийг өсгөн штэ. Дор хаяж. 20 жил зарцуулах тэр хүч хайраас гарч байгаа. Таны хайраас л гарч байгаа тэр хүч. Тэгээд энэ үндэ ямар их аз жаргалтай. Энэ их аз жаргал чинь ч гэсэн таны хайраас гарч байгаа. За тэгээд одоо ярих юм байхгүй. Танай хүүхэд энэ орчлон дээр хамгийн царамуутай хүүхэд байлаа ч гэсэн таны хувьд бол тэрнээс хөөрх амтан байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн дуучлаарай. Тэгтээ таны хүүхэд хорвогийн хамгийн царамуутай нэгэн байхад хүн болгон тэрийг царамуутайг мэдж байгаа. Тэгтээ тэднээс хэлэхгүй байгаа. Тэгсэн ч гэсэн таны хувьд бол тэрнээс хөөрхөн амтан байхгүй байгаа. Миний бурхан гэд бараг амьд бурхан шиг хайрлаж байгаа шүү дээ. Яаж ингэж ийм хөөрхөн болгож хараад байгаа? Хайрын хүч байхгүй. Хайрын хүчээр танд бүх юм сайхан харагдаж шүү дээ. Хайр нь л байх юм бол. Миний л мэдхээр энэ орчлон дээр нэг ч ээж хүн энэ хүүхэд хэтэрхий царамуутай маа би энийг авахгүй гэж хэлж байгаа тийм тохиолдол бол ёор байхгүй. За тэгтээ юмыг яаж мэдхүү бас тийм рок н рол болчихсон ээжүүд байдаг ч байж магадгүй энэ хүүхдийг авахгүй гэж. Хайрын хүчээр танд тэр хүүхэд маш үцэглэнтэй харагдаад хайрын хүчээр танд дуусашгүй тэр хүч энерги тэнхээ тэр бүхэн гарч ирж штт. Тэгээд хайрын хүчээр маш их аз жаргал. Өстой учиргүй жаргалт. Өртөө хүн жаргалтай гэж. За тэгээд шүлсэн гоож нь, нусан гоож нь тэр бүхэн танд муухай харагдахгүй штэ. За тэгэл шэн баан тэр бүхэн ч яас хөөрхий ингээл хөөртөл юу тэр баргалж тэндээс бараг тэр шоколад урсаж гараад байгаа мó яагаад байгаа. Шээж байгаа мэж байгаа нь бол баргалж л алюминий шүүс гарч ирээд байгаа юм биш үү? Эсвэл даруун ашаа булгийн ус мус ундраад байгаа мó яагаад байгаа нь тэндээс баргалж л тийм аятал ингээл баярлдаг үстэй. Тэгэл өөр хүүхдээ одоо хизээч тэр ийм заваа муухай гэж бодох хүн ерөөсө байдаггүй штэ тэрнээс цэрлэх юм ерөөсө байхгүй. Миний л мэдхийн байдаггүй л гэж би бод. Төвдөд л байдаггүй. За тэгэл хүл мүлийн нэстэй сайхан үнэртэй л тэгэл чухам. За ээжүүд голдуу тийм байдаг байх л гэж бодож байна л да. Эцгүүдээс илүү ээжүүд л тийм байдаг байх. Тэгэд яагаад ингэж юм гэхээр л хайраас болоод.
Тэгээ хайрын ирэхээр л танд одоо тэр жоохон амтны бүх юм л ийм бүр нэг тансаг сайхан хөөрхөн санагдаад байна шүү дээ. За тэгээ хүүхдүүд нь ч гэсэн заримдаа ингээд хэцүү одоо бүр аргаа барах тохиолдолч зөндөл байдаг бах уйлэн хашаарн яагаад юу хүсэж байгаа нь мэдэгдэхгүй тэгэл ааштай заримдаа таныг цохин таныг өшөглөн за тэгэл баг хадсан за тэгэл нүүр амын чин майжин эн тэндээс чин бадсан чимхэн жоох хүүхд ерөөсөө юу яаж байгааг мэдэхгүй шүү дээ тэр жоох амтан чинь. Тэгсэн ч гэсэн энэ нь таныг зовоохгүй. Энэ танд муухай санагдахгүй. Эсвэл муухай санагдахгүй. Юу тэднүүсийн тэгж аашилж байгаа нь таныг өвтгөх нь битгий хэл харин ч танд улам их энерги, улам их аз жаргалыг өгч идэг юм аа. Яагаад вэ гэхээр хайрын ирэхээр юм аа. Бидний энэ амьдарч байгаа энэ сансрын оршихуйд бид ийм барилдлал тогтоодог. Зүгээр энэ одоо өөрийнхөө хүүхдийг ингэж ямар ч нөхцөл болцолгууд яаж исэн ч байсан хайрлаж байгаа шүү дээ. Энэ хайр чинь таныг маш мундаг бясалгагч бүтээлч болохоор энэ хайр гарч ирээд байгаа юм биш шүү дээ. Та угаасаа л маш сайхан сэтгэлтэй хүн учраас ингэж байгаа юм биш шүү дээ. Эн чинь яах ч аргагүй цаанаасаа чам ёсороо гарч ирж байгаа ундарч байгаа үүлийн хүч юм аа. За ингээд баруунд бол одоо хүүхдтэй болох нэг тийм сайхан бизнес бол биш баха гэж үзэгддэг юм шиг. Азад бол шал өөр. Азад бол одоо насан хөгшөрхийн цагт хөл хучих үүр мөр гэж ярьдаг. Тэгэхээр одоо намайг асрандаа халамжландаач гэж боддог юм уу? Тэгээ бид хөгшөрн бидний хөгшөрхөөр намайг одоо асарч халамжлана гэж бодож ч юм уу. Одоо бидний баг одоо ам даатгал шиг л маягтайгаар ингэж за арайч юм байдгүй хаа. За тэгээд Азад өшөө нэг байдаг тал нь бол их олон хүүхэдтэй байдаг. Нэг хоёрхан биш 4 5 хүүхэдтэй байдаг. Тэрэн дундаас нэг нь ч гэсэн тэгээд нэг одоо асарч халамжлах байлгүй дээ гэж. За тэгтээ тэгж хидчнээ бодлоо ч гэсэн. Ер нь бол баргалж л тэдэнд найдалтгүй штэ. Найдалтгүй. За тэгээд би одоо эцэг ихэн үр хүүхдээ халамжлахаа бол хизээч зогсдгүй л юм шиг байна. Хизээч зогсохгүй. Хүн хүүхдлээ айгуул бол тэр хүүхдүүдийг халамжилсаар байгаа л таарна. За тэгтэл энэ бүхнийг тооцоолохгүйгээр энэ бүхнийг үл хамааран ерөөсөө л одоо хүүхдэд хайрлах хайр бол ямар ч нөхцөл болцолгүй хайр байдгаа гэдгийг та бүхэн ойлгосон баг. За тэгээд иймэрхүү л одоо сансрын оршихуйд байгаа тохиолдолд бидэнд төрөл байна, бидэнд үхэл байна. Бидэнд ялалт байна, бидэнд ялагдал байна. Бидэнд зарим зүйл маань зөв болно, зарим зүйл маань буруу болно. Энэ бол одоо яаж ч зохицуулах тийм арга байхгүй. Гарцаагүй. За тэгэл дээрэс нь байгалийн гамшиг, цунами, хар салхи зэргийг одоо тооцохгүй бол ийм сансрын оршихуйд хамгийн хэрэгтэй юм бидэнд юу байна гэхээр л бод сэтгэл л байна. Одоо хамгийн зөв, хамгийн аюулгүй, хамгийн ашигтай юм тэр л байна. Танд нэгэнт бод сэтгэл төрж өгсөн байхад юу ч таныг өвтгөж чадахгүй. Юу ч таны аз жаргалыг булааж чадахгүй. Тэгээ таны хүч энергиг ч гэсэн барж шавхах зүйл юу ч байхгүй маа. За тийм учраас л одоо энэ
Бодисаттвын 8 номыг би та бүхэнд одоо тайлбарлая гэж бодсон юм аа. Таны альва асуудал бэрхшээл бүхнийг энэ номны энэ 8 бадаг шийдэж чадна шүү. Тэр бол бараг баталгаатай. За ингээд өөр бусад олон дадлагуудыг би тэгж их айхтар баталгаа өгөхгүй. Гэхдээ энэ бодисатын 8 ном бол энд бол баталгаатай. Энэ бол гарцаа байхгүй. Тустай юм аа. Та энэ номыг дагах уу дагахгүй юу гэдэгт л асуудал байгаа болохоос биш. Энэ номоос гарах ач тус бол баталгаатай юм. Яриа байхгүй. Маргаангүй гэсэн үг. За тэгээд та энийг дадуулаад эхлэхийн цагт ашиг тус нь даруй гарч ирнэ. Даруйхан. За тэгээд энийг дадуулах юм бол та одоо нас нөхчхөө хүлээлгүйгээр деваажинд очиж болно гэсэн. Та сэтгэлийнхаа деваажинд та хүрэх юм аа. За ингээд та бүхэн миний хэлснийг санаж байгаа бол деваажин гэж таны биеэс гадна хаанч байдгүмаа гэж би хэлсэн баха. Та өөрийнхөө сэтгэлийн гүндэх деваажинг нээж илрүүлэх болно. За ингээд дараагийн хичээлүүд дээр бид энэ 8 шат шүлгийг одоо маш нарийн судлах болно. Ингээд энэ нэлээд хэдэн цуврал хичээл болж гарах баха. За энэ эхнийхээ хичээлийг үгээр өндөрлөе. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоё. Баяртай.